Заамж төсөө. Газ хамаагүй юу? Газ гэж бас мөнгө харах шүү дээ. Тэрийг харах юм биш үү? Энэ үйлчлэл бараг л яг л 100 мянга болцсон баг та. Тэгэх гэсэн бол. Над тендерны карт байна. Тийм алтан карт байна. Алтан карт байхгүй. Тэр оноо цогтолдог карт. Ээж рүүнийг залгаж үзэх байх юм даа. За. Гасыг ингээ хацуулаа хийчихсэн юм уу? Болохгүй гараад тавиад. Хэл нь хэдүүлээ. Энэ шилч яг зүгээр биш үү хөө? Одоо яах вэ? Хичээлээсээ хэцүү юм байна. Хамгийн отхон хүн болоод зэрэг хүрэхтэй үгүй. Билэг авах хүчтэй байгаа. Одоо манай ТV8 телевизээс санаачлаг дуучин Чулуунбаатар бит хоёр ингээ хамтдаа. За баярлалаа. За эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. ТV8 телевиз Sky Trading компанид хамтран та бүхэндээ бэлтгэн хүргэдэг одоодтой шопингийн хүн нэвтрүүлгийн шинэхэн ээлж дугаар маань хүргэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн зочтой бас юун төрөнд үзэгч та бүхэндээ дуулгахад одоо мэдээлэхэд таатай байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань төрийн сойрхолд Монгол улсын гавьяа жүжигчин Төмөрбаатар, за түүний хүү болох жүжигчин Анар нар одоо шопинг хийхэд бэлэн болсон байна. Бид яг одоо Sky дээр ирсэн маань. За манай хоёр цэчин маань одоо Sky-ийн кофе шопод өглөөнийхөө цайг уугаад сууж байгаа. Тэгээд одоо бүс бүгдээ хамтдаа орж уулзъя. За тэгэхээр аав хүү хоёр өнөөдрийн нэвтрүүлэгт бас хэрхэн одоо хамтдаа тооцоолж тийм ээ хэрхэн шопинг хийгээ бүгдээ хамтдаа харцгаа ингээд нэвтрүүлэг маань эхэлж байна. Харин тэр тал руу гоц тгүүлэх гээд хийж байгаа нөгөө нэг дасгалууд нь дандаа нөгөө нэг юу киноны нөгөө нэг кино зохиолоор бичүүлдэг байхгүй юу? Яг өөрийнхөө юм дээр тулгаж байгаа. За сайн байцгаана уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За сайхан нисэж байна та. Сайхан нисэж байна. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань их эхэлж байна. Тэгээ манай өнөөдрийн хоёр зочин маань бизнесээс төрүүлж ирсэн. Тэгээд хамгийн гайхалтай цагийг бол маш сайн барьж байна тест. Бид нар нэг 5 минут хоцорчлаа уучлаарай. За ингээд нэвтрүүлгийнхаа дөрмийг бас хоёрт юунда танилцуулъя. Кофе уугаад өглөөний цаг яваа сууж тийм ээ. За нэвтрүүлгийн дөрм маань бид нэвтрүүлгийн 2 жил гаруйгийн хугацаанд хийж үзэгч түмэндээ хүргэж байгаа. Сэтгэл багтахгүй гэдэг өрөөнд дээр бас нэвтрүүлэг маань явдаг. За тэгээд одоо нэвтрүүлгийн нэр бол одтой шопинг хийх үг тийм ээ. Нэвтрүүлэгт маань одоо олон танил Монголын одоо сайхан уран бүтээл хийж байгаа тийм ээ. Уран бүтээлчтэй олон хүмүүс манай нэг сурлагаар оролцдог л да. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээс даав хүү хоёрыг урьж хамтдаа шопинг хийжсэн нэгэн цаг хугацаагаас бидэнтэй хамтдаа хөгжөлтэй өнгөрүүлээч гэмээр урьсан. Тэгээд урилгыг хүлээн авсан та бүхэндээ бас баярлалаа. Маш их баярлалаа гэж энэ хэлмээр байна. За нэвтрүүлэг маань манай хоёр маань яг хөөхлөөр 10 минутын хугацаанд 10-аас 15 нэр төрлийн зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний засгаас цуглуулах ийм одоо даалгавартай байна л да. Тэгээд цуглуулад үнийн дүн бас гол баримтлах хэрэгтэй. Үнийн дүн бол 100 сая төгрөг, дээшээ доошо 5 сая төгрөгийн хэлбэлцэлтэй. Өөрөөр хэлбэл 95-аас 105-ийн хооронд одоо худалдаа авалтаа хийх нь шүү дээ, тийм ээ. Тэгээд худалдаа авалтаа хийгээ. За хэрвээ одоо үнийн дүн дутгах юм уу, хэтрэх ийм асуудал гарах юм бол 50 сая төгрөгийнхөө одоо хүнсийг алдна гэсэн. Тэгээд одоо авсан хүнснээс 50 мянган таарсан хүнсээ сонгож аваад нэвтрүүлгийн дараагийн үеийг бид шилждэг. За хэрвээ одоо үнийн дүн дутгах хэтрэх ийм асуудал гарах юм бол одоо Sky ихлэгүүд авьяасаа үзүүлнэ гэдэг бас нэг тийм шийтгэл байгаа шүү. Тэрийг бас эхлээд хэлхэн зүйтэй байх л та. Тэгээд нэвтрүүлгийн дараагийн үе маань яг болохоор бид одоо нэвтрүүлгийн өрөө болох юм сэтгэл багтгийн өрөөнд дээр бас гоё ажил хөдөлмөр хийхлээд тийм ээ амьдралын төлөө бас гоё тэмцээн явж байгаа гоё хүмүүстэй уулздаг. За магадгүй бас одоо тийм өвчин зовлон бас хорвогийн хөтөө хүнд хэцүү зүйлтэй тулгарсан хүмүүстэй бас уулзах, тэр хүмүүстэй бас одоо уран бүтээлчтэй хамтаа гоё сэтгэлийн дэм хайрлах тийм ээ гоё хэсэг хугацаанд бас ярилцах зэрэг юм олон хэмжээний дээр бас нэвтрүүлэг маань үргэлжлэх юм байна. Тэгээ өнөөдрийн хувьд яг хөглөө бид алтан тулга гэдэг нэг ахтай бас хоёртой хамт очиж уулзъя гэж шийдсэн л тийм. Энэ ах маань одоо яадаг хүн бэ гэхээр Брус маркийн машинаар такси үйлчлэгэнд явдаг. Тэгээд такси үйлчлэгэнд явахдаа их онцлогтой. Машина маш гоё цэвэрхэн одоо үйлчлэгээ зэрэгцээгээр орж ирсэн хүн болгонтой одоо Монгол хүний гоё одоо Монгол яс цаашаа гэсэн гоё ингээд тавгийн эдэгээ бариа тийм ээ. Тосоод ингээд одоо уулздаг шиг. Яг одоо орсон тэр такси бариад зорчиж байгаа хүн болгон гоё одоо чихрээр тийм тавгийн эдэгээр тавгалж тэгээ маш гоё одоо яриа өрнөж гих мэт нөгөө яг такси үйлчлэгээний соёлт тийм гоё зүйлийг нэвтрүүлээд байгаа. Үлгэр жишээ болоод байгаа юм хүн байна юм л да. Тэгээ энэ хүнтэй бас гоё уулзаад өнөөдөр бас Улаанбаатар
спорт маань хөгжиж чинь тийм ээ нийгэмд хар бараан зүйл баг байгаасаа дандаа юм сайхан хүн болгонгой нэгнийгээ хайрлж хүндс тийм ээ соёлтой бас нэгнтэйгээ харьцаасаа гэсэн үүднээс бас энэтэй уулзаад скор гэсэн яриа өрнүүлээд тийм ээ тэгээд ингээд бас үлгэр жишээ нь энийг бас нэг одоо ингээд уулзаад өнгөрөө гэсэн одоо ийм зорилготойгоор өнөөдөр нэвтрүүлгээ хийх гэж байна. Заав хоёр ойрд ажил их байна. Нэвтрүүлгийн дөрвөн болоод болчихлоо тийм ээ. Тий. Ажил гайгүй одоохондоо сайн нэг кино тоглоод дууссан. Кино маш гарцсан л да. Хамгийн сүүлийн тий эр хүн болгож өгөөч гэдэг. Кино уран бүтээлтэй ажиллаад тэгээд дуусчихад байж байгаа. Төмөр Ахын хувьд бол одоо сүүлийн үед бас маш олон кинонд гэхдээ голчлон тийм дандаа тийм одоо боссын дүр их тоглоод байгаа шүү дээ. Тэгээд өөрөө бол амьдрал дээр болсон босс гэдэг байгаа шүү дээ. Та одоо хэд хүү вэ? Би анхныхан л та. Хамгийн уун хүү тийм ээ. За тэгээд ямар тач сайхан кофегаа уучаад ийшээ дэлгүүрлээ аваа тийм ээ. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань хөдлөх бэлэн болсон маань диско хугацааны дараа бид худалдаа авалтаа эхлүүлэх гэж байна. Тэгээд нэвтрүүлэгт та бүхэн хамтдаа байгаа. Чи тэгээд 100 мянган төгрөгийн чи одоо нарийн боомныхын цэгээс нэг уут боовх нь авчиж байгаа. Тэгээд цаашлаад ногоо байгаа. Тий ногоо. Ногоон дээр нь ороод за юу аавна огурц помидор юу брокколи за тэгээд юу аавна Нарийн ногоон дээрээс үү? тий луун аавна за нэг уут төмс аавна тэгээд нэг мөөг авч байгаа. Таа дээрээс охиноо бүгд нь бодсон юм шүү дээ. Тэгээд цаашлаад яван гутал хям талах молох нь юу Махны хэсэг байж байгаа тий. махны юм дээр. Байн эндээс их асуулт байгаа. Тэгээ ингээ юу Тэрүүл таа сайн хийж байгаа юм байна. шашин шиг нэг 3-ыг аваад нэг ийм гахаан аваад цаашлаад тэгээд нэг юу замдаа тарг марг байгаа тий. Тарг марганд биш ингээ тойроо тарг байгаа. Тэгээ тарг марг нэг 10 өндөг авдгийн нэг тарг аван сүү авна. Тэгээд ихэд шүү дээ. Ойрд гэдэг ах бохгүй ерөн зоглуулж үзэг үү шүү дээ. би чи ийм байхгүй юу? Сүүлийн үед энэ анар хөтөл чинь тустай амьдралтай шүү дээ. Тэгээд би чи гихтэй. Нэг ажилгүй болохоор энэ чи сургуультай. Сургуультай яваад өгнө гэдэг юм уу? Эсвэл одоо өөр кино гэдэг ингээд өөрөө кино хийн кино тоглосон энэ төр гэдэг ингээд ярьж байна. А би бол кинонд тоглох ажилгүй үедээ бол нөгөө хариалт талбай байгуулга байхгүй. Нөгөө Алдарт Нямгагийн буйнаар одоо чөлөөт уран бүтээж болцсон юм шүү дээ. Нөгөө хүүхд залуучуудын театр байх. Тий байх. Тэгэхээр нөгөө хариалт албан байгуулга байхгүй болохоор зөв юу чөлөөт уран бүтээж. Одоо ер нь сүүлийн үед засагч нь чөлөөт уран бүтээж гэдэг нэрийн дор олон уран бүтээлчдийг бол зүгээр ингээ Гаргаад ингээд тий. Хаяа. За яг одоо сайхан продакшнууд байна л да. Тэгтээ голцоо дандаа хочин шог. Хочин шогийн продакшн. Нийгэмд гэдэг юм уу юу гэдгийг одоо урлагт ингээд өнөөдөр хочин шог давмгайлцсан. Их урлагийн дарагдцсан. Тэгэхээр зэрэг хошин шог гэхээр зэрэг хочин шог урлаг гэж хэлэхэд манайх хэцүү ч дээ. Урлаг гэж хэлэхэд хэцүү. Хочин шог шоуны хэлбэрээс гараагүй. Урлагийн хэлбэртэй ороогүй гэдэг учраас их урлаг гэдэг юм байхгүй. Алдагдсан. Кино энэ тийм кино. Юу болоод байгааг мэддэхгүй нэг кино. Театрт юм үзэх гэх нь хошин шог. Театрын одоо ганцхан дараамын театр байгаа болохоор тэнд хүмүүс үзлээ гээд тэр дотор нэг 500 хүн суух л үгүй л. Ер нь их зүг харагддаг шүү дээ. Зүг шүү дээ. Дөрийн театрт нэг 300 хүн суухгүй. Одоо дөрийн театр бас харцангуй бас юу аа. Үзэгчд ихсэн. Одоо дөрийн театр, драмын театр бол ерөнхийдөө ихэнхдээ бол зөвхөн яг төв
зэрэгтлийн хэсэг л ер нь байдаг шүү дээ. Тий. Дээдх нь нэг баталгаажнууд бол байхгүй. Тодорхой хэмжээний үзэгчд байж байгаа байхгүй юу? Тий, яг тийм билээ тий. Тий. Дуурийн театрт бол заад би мэдэхгүй дээ. Захын 8-д очиод үзэж байгаа буур шүү. Ер нь сэхэтнүүд ер нь нэг тийм нэлээд боловсралтай улсууд очиж үзээд байгаа шүү. Тий, дуур, Тий. драм, Тий, драмын театрт гэхэд л бас л нэг Монголоо гэсэн сэтгэлтэй гэдэг юм уу. Эсвэл ерөнхийдөө урлагийн нэлээд ойлгодог тийм боловсралтай улсууд үзээд байгаа болохоос хойш шоуг бол их хурлын гишүүдээс эхлээд бүр юу хүртэл үзчихэж байгаа. Тий. Гэтэл дуурийн урлаг юу гэдэг дуурийн урлаг гэдэг ингээд том урлага байж идэл хажууд нь нөгөө нийтийн дуулаач гэхээр давмгаалцсан. Дуурийнхаа урлагийг нам аваад. Тэгэл нэг сургууль төгсгөрөө зэрэгэл ямар ч олон сургууль байгаад байгаа жүжигчний сургууль бас ямар дуулаачийн сургууль төгсөж чинь тэгэл гарангуутаад нэг хослоод дуулдаг. Тэгэл зах зээлд гараад байна л да. Уг нь энийг буруутгаагүй. Гэхдээ л энэ ертөнцид энэ одоо дууны тэгээд юуны дуулаачдын ертөнцид очин шогийн ертөнцид ингэж байгаа энэ урлаг зүтгэж байгаа энэ жүжигчд дуулаачд гэдэг ингээд ихээр их урлагаа л битгий мартаасаа л гэж би бодоод байдаг байхгүй. Их урлагаа битгий мартаарай. Ягаад ч та нараас илүү шүү. Тэр их урлаг гэдэг чинь. Юу ч хамаагүй нүдэн хараад ингээд Тийм ээ. Цагаа хараад хэлээд эндээс эхэлнэ. За, Төмрөхийн хувьд л одоо Sky дэлгүүртэй гэр бол ойрхон. Sky-ийн бол байнгын үйлчлүүлэгч гэж байгаа. Тэгэхээр сая бол ярьж үзсэн сандарсан баг. Хаана юу ямар байрлал байдаг гэхэд маш сайн мэдж байгаа шүү дээ, тийм ээ. үйдэг чи хоос болчихсон шүү дээ. За цаг хараад эхэлчихэ. Тэгээд та хоёр бас зэрэг цаг харж болно. А ямар нэгэн одоо уцч юм уу тооны юм шиг орохгүй зөвхөн цээжээр бодох хэрэгтэй байгаа. За цаг явж гисэн. 10 минутын хугацаанд 100,000 төгрөгийн хүнсний худалдаа авах хэрэгтэй байгаа. Амжилтсан явах хоёр та. За чи юу яа шүү. Бодож байгаараа заа юу. За би энд нэг уг нь банан бол болсноос нь авбал сайхан юм байна. Тэгээд хугацаа нь энэ хэд би хардггүй хэд гэж. За. Гэхдээ ер нь бол Sky-ийн хувьд бол бас их гайгүй тийм ээ. Чанарын дээр таны хэрэглээ гэсэн. Тий. Урайтай ер нь бас ногоо жимсний хувьд бол бүтээгдэхүүний хувьд бол бас дандаа сайхан шинэ зүйлсийг бол Ингээд энийг судалдаа өгч та хүргэж. жигнүүд штэ. Аа. Чинжүү хиллүүлнэ штэ. Хиллүүлэн тий. Энэ хилцсэн байгаа юм шиг. А тэнд хиллэлээд грамлцсан байгаа юм байна тий. За тэгвэл авъя. За нэмээд угаарай. За. Жүжигч амар маань бол одоо тоондоо янзын сайн. Би чи ер нь бол багаас сонгоны ангиуд баг дуусгасан шүү дээ. За 10 жилийн хаанд гэсэн юм байна. Би 10 жилээр техникийн их сургуулиуд лицей ангид гэсэн. Оо за. Тэгээд жүжигчний мэрэгжлийг бас хизээ ер нь яаж сурав. Энэ нэг одоо жишээлбэл танай гэр бүлд тийм агуу тийм нэг авиасын одоо яваад байгаа шүү дээ тийм ээ. Энэ л бас явж байгаа байх л та тийм ээ. Энэ одоо мундаг сайхан аавынхаа хажууд. Йогурт. Тий. Энэ юу гэдэг үнгүүл юм шиг байна. Гэхдээ эндээс нь хараад 2000 орчим. За одоо үнийн дүнгээ сайн бодорой. Гол нь үнийн дүнгээ сайн бодох хэрэгтэй тий. Бодчих боо тэгээд энэ бодлогоодод аамир би яаж үзэхтэй 10-аас 15 минут барагцаалаад юу яа. Барагцаалаа тий. Гэхдээ бол 10 минутанд бас их сайхан тооцоолоо явуулж сайхан авчнаа тий. За. За аав хоёрын хамгийн сүүлд хамтар тоглосон кино Зангараг гэдэг кино байж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Одоо үзэгчдийн хүртэл болж эхэлж байна. Киноны тухай Зангараг хэмээх киноны тухай бас асуумаар байна тийм ээ. Ямар төр дээр бас ажиллав? Кинонд ямар уран бүтээлч хамтарч тоглов тийм ээ. Энд дээр 6 сарын 10-нд нээлттэй их Зангараг гэдэг уран сайн. тий одоо 10-нд нээлттэй гэсэн тий.
Тэгээд би балуу гэдэг нэг Германы улгаачийн тухай дүр тоглосон л доо. Аа. Тэгээд тэр бас найз нөхдөд батна харьцаа. Хичнээн улгаач гэсэн эр хүн Монгол эр хүн бас найз нөхдөдийнхөө тиймээ төлөө яаж зүтгэж тэмцдэг юм бэ гэдэг. Тэ? Мэдээж улгаач хүн гэсэн сэтгэлдээ л байж таарна шүү дээ. Тийм биз дээ. Улгаач хүн гэхлээр л муу байж болохгүй юм чинь. Нийгмийн тийм байгаа юм чи амьдрахын тулд өнөөдөр яагаад энэ хүмүүс улгаач болсон юм? Яагаад тэр таршины хүмүүсүүд гарчээ? Тэр таршины хүмүүсүүд амьдрахын тулд өнөөдөр бодомжинд улгаач болоод гараад ирсэн юм. Эдийг айгүй урам тодор тийм хөндөж өгсөн сайхан юм болсон л доо. Би Аав хоёр үнийн дүнгээ бодож байгаа л бодож байгаа. Аавчдаа тэгээд байнгас би бол ойр төр нь бол цуглуулаагүй шүү дээ. Ерөнхийд нь бол нэг аав сайн тооцож Мэдээд байгаа байгаа. хаа, тий. Сонголт бол их гоё шүү. Маш олон төрлийн гоё сонголтууд авч байна. За. Тэгээд тэгээд аав манай хатар зэрэг бас нэг боосын дүр тоглосон л доо бас нэг жижигхэн соёлоотой. Цог партнерлж тоглосон, хамтарч тоглосон нэг тийм дүр байгаа юм. Тэгээд энэ чинь аав тоглолцлоо. Манай аав гах тоглолцоо төмөрөйг ах. тий төмөрөйг авах хэрэгтэй. Би тоглосон. Тэгээд охин маань тоглосон. Оо Тэгээд баг манай гэр бүлийг нь шахах болж байгаа шиг. Зангарах гэдэг нь 6 сарын 10-нд нээлттэй их тийм ээ. Ногоогоо авсангүй дээ. Ногоогоо аваагүй байна. За 5 минутын хугацаа үлдсэн байна. 5 минутын хугацаанд бол бас их хөргөн тооцоо. Энэ хамгийн гол нь юу байхгүй байна. Бараа яг бараа нь байхгүй бах юм. Миний авдаг юунууд Sky дээр шинээр явахгүй байна. Аав цогцоо. Яг миний авах гэдэг хям маань энд уг нь юу байвал их зүгээр юм бэ? Таны ер нь сонголт дийлэнхтэй ямар шиш энэ энэ үү? Эндээс ингээд сосисг үү те? өөрөг авчдаг юм аа энэ. Энэ юу? За ингээд энэ нэг яа бэ? Хамах. За Хамах бас янзын харагдаж шүү те. яг үнэ. Би түрүүн сайн харсангүй шүү дээ. За Та өнөөдөө харж байгаа юм уу? Өнөөдөө юу? Ерөнхийдөө нэг 80 ерөнхий одоо тий та одоо жишээлбэл скейт орж ир хүнсээ цуглуулахдаа ерөнхийдөө нэг ийм юмнууд авахд нэг тэд тавьцаа болцдгоо гэсэн. Наач банш байна уу? Барагцаатай яваад байгаа шиг байна шүү дээ тий. Банш. Хаагур банш байна. Наад чи солонгосон юу вэ? Энд байна уу? Энд зарим үг байна. Энд байна. Банш. Бууз. За энэ чи банш байна. Энэ Хамаагүй аваад ивэл авч болж байгаа. Ганцхан юухаар миний авдаг юмнууд гэдэг юм уу? Надтай ойрхон байдаг гэдэг юм уу? Өөрөөр хэлэх юм бол би одоо гэр бүл банш байна уу? гэр бүл банш. Надад бол тэр аятайхан юм шиг санагддаг юм. Амт нь ер нь тий. Тий. Жижигхэн бол хоёрыг хийж. Хоёрыг хийж. За боо. Энэ л нэг том нь энэ байна. За алтан тулга ах дээр аав хүү хоёр маань бас нэлээд сайхан хүнстэй очих нь дээ. Би тэр хүний талаар сонсч байсан л да. Тий, ер нь одоо сошиал, Facebook, ер нь зарим сайтуудаар их мэдээлэл явдаг да. Ийм гоё нийгэм бас нэг үлгэр дуурайл болсон. Тиймээ жишээ болсон ийм хүн байна. Бас их гоё юм аа гэх. Тэгээд нөгөө нэг таксинд нь суугаад өөрчлөсөн хүмүүс бол бүгд ингээд селфи зураг авахуулаад өөрийнхөө бас одоо пэйж хуудсандаа тавьдаг ч юм уу тий. Тий, ийм зүйлүүд бас их үргэлжилдэг. Нилээ харагдчихсэн. Тэгээ өнөөдөр бас Энэ та хоёртойгоо тэр хүнтэй уулзъя. хүүхдэд их зүгээр шүүтэй уу. Ялангуяа ийм юутай манай нөгөө цэнхэр сүү гэж ярьдаг штэ. Миний Монголын сүү. Та одоо хэдэн ачтай вэ Тэмрэх? Би одоо энэ л байх шүү дээ. За. Хоёр хүүхдтэйгээ шүү дээ. За ундаа хаа байна. Ундаа бүр цааталтай байгаа. Ундаа бүр цааталтай байж байгаа. Би л өвөө болгож байгаа тийм. Тийм байна тий. За. За. Одоо ерөнхийдөө ер нь юм яач би одоо ундаа Цаг бол одоо нэг 2 минутын хугацаа бол байна. Ундаа дээрээс гэсэн. Ундаа бол тэнд байгаа. Ундаа, сүү, тараг тий бүх юмнууд л тэр цаалт байж байгаа. энд тий. Өөрсдөө бол одоо ерөнхийдөө юм байхгүй болсон байна шүү. Хүүхдээ нэг ундаа авдаг юм аа. Энийг
Тэр өнөөдрийн бас бидний очиж байгаа Алтан тулга ах маань саяхан өвөө болсон юм байлээ. Тий, тэгээ бас ачаа хараад заримдаа одоо ажил гайгүй завтай үед бас ачаа хардгаа гэж. Охинтой байсан уу? Тий, охин хүү хоёртой гэсэн. Хүүгийнх нь Тий, хүүгийнх нь охин гэсэн баха тий ачин тий. охин бас нэг тийм аав хатхаа нэг яав гэдэг тийм. Тий, бичлэг хийсэн байсан тий. Тий, бичлэг хийсэн байсан. Энэ бичлэгийг бас үзэгчтэй энэ шимд үзүүлнэ. За тэгээ төмөр ах бол ерөөсө тэр сонголт авж байгаа юмнууд бол маш тийм ямбаа тий. Цэгцтэй тэр одоо чанар болон тэр одоо хугацааг харж байгаа байлаас их цэгцтэй байна шүү тий. За та барагч болцсон байхаа. Тий, за яг 1 минутын хугацаа байна. Кассанд хүнсээ уншуулахаас өмнө сайхан тооцоолж болж юм тийм ээ. Хасах Уг нь нэмсэн байвал энийг хэлэх юм байна л да. Өөр том энд байна. тийм байна. Грамлаад хэллээ бүгдийг Аав чи сараа. яг энэ сансар болохоор зэрэг наашаа орж бүх юмаа суглуулдаг болохоор. Тийм байна. Сая бол ерөнхийдөө за ингэж яваа тийм гэл ингэж маш сайн мэдчихлээ шүү дээ. Би бол яг одоо гэр бүл наанууд санаа юм суглуулах. Манай гэр бүлийн юм дэлгүр мэлгүр ороод. Аа. Явцдаг. Тэгээ эрчүүд бол ер нь нэг тийм тэрэг төрөгчийн ажлыг хийхдээ хийдэг юм болоо даа л гэж Энэ яншүү гэдэг би өөрөө нөгөө сахарын өвчтөг болохоор энэ яншүү нөгөө дангарч гисэн иддэг. Аа. Яг тэгэхээр тэр нөгөө цуснд сахарыг аягүй сайн дарж үлдсэн сайн За ногоо гэж ярьдгийг. Тэгээ ер нь За та бараг За ер нь бол тий хугацаа бол дуусчихээн. Гэтэ та хоёр яг кассанд очихоос өмнө цагаан тооцоолж болно. А эсвэл хугацаа одоо нэг 30 секунд дараа дуусах байгаа учраас ингээд худалдаа авалт зогсоож болж байна. дэлгүр явж юмаар тийм ээ. энэ арай 100 мянга хөрөхгүй. 100 арай өрхгүй. За 1 минутын хугацаа бол Байна уу? бааш. За арай л дуусах 1 минутын хугацаа байна. Аа. Би зүгээр ерөнхийд нь тооцоолоогүй баримжаалаад юу ялаа л да. 100 мянга арай өрхөөргүй байна уу тий? Арай л хөрхөөгүй байна. Гэтэ та бол сөрөөгөө олон төрлийн сонголт 100 мянгад бол нэлээ За 1 минутын хугацаа байна. Амжилт хүсье. Та хоёр аав хөөр ямарсан одоо 100 мянга бүтнээр нь аваад гарнаа л гэж би бол бодож байна. Тэгээд төмрөхийн хувьд л одоо Sky-ийн байнгын үйлчлүүлэгч тийм ээ. Тийм учраас маш сайн минийхээ үнийн багцаа тэр юмнууд маш сайн мэдж байгаа шиг байна шүү дээ. Тэгээд ер нь ингээ харж байхад ирчүүд за бол нөгөө ачтай болсон гэдгсэн ачтууд Тий. нь юу яхаар хүүхдийн зүгээр ийм нох шинтер байвал өгнөх зүгээр юм. тийм жоохон хөвгтэй тийм ээ. Жохоо хүүхдийн тий. Одоо хэдэн сартайг энэ сайн мэдэхгүй юм чинь. 3800. За ямар ч байсан ингэдэг нэг. За ерөнхийдөө цаг бол дууссан. За боллоо. Болсноо. Болсон. За. За ингээд үзэгчтэй ямар таач аав хүү хоёр маань сонголтоо хийлээ, худалдаа авалт хийлээ. Одоо бүгдээрээ хамтдаа кассан дээр очиноо. Кассан дээр очиод авсан зүйлээ уншуулъя. Би нэг айхтар юутай энэ л үнэтэй. Энэ чинь одоо 14 байна. 12 3 тэр орчинд байгаа. Тэр хавцаа байсан тий. Тэгэл энэ бол өдөр тутмын хэрэглээ шүү дээ айл. Тий, яг л одоо хүнсний гой дандаа гой чанартай гой юмнууд бас сонгож авлаа шүү дээ, тийм ээ. Заал кассан дээр уншуулахаар байна. За энд уншуулах юм шиг байна. Тэгээс дотоод энэ дээр сим авах гэдэг шүү дээ. Одоо дутах юм бол авч болох шүү дээ. Цаг дууссан учраас тий. Цаг дууссан учраас Яг хаасан дээрээс бас ахын байсан бол за та хүнс уншуулчихгүй. Уншуулчих тий. Явж. Тэг уншуул зүгээр тий. Бид нар ч бас нөгөө бас давхар үйлчлүүлэгч хичнээн бас нэвтрүүлгээ хийж байгаа гэсэн тийм яг ойчраараа бас ингээд явах хэрэгтэй байх гэж бодож байна л да. Аа шавна. 10 за энэ нэг 13 орчим гэж бодоход ингээд тэгээд 15 энэ хоёрын дэсээ тийм энэ үнэтэй. нэг 80 орчим л байна. 80 гарan юм. 80. За. За төмрөх хойд кино гэдэг ажил нэлээд ихтэй байна уу? 100 хөдөөгаад явж яаж амрах чинь та энэ зав. Одоо ингээд ерөнхийдөө нутаг явна. Аа. Наадмаас өмнө явна. За. Тэгээ наадмаар нутаг байх. Тэгээд нэг бас нэг хүүхч хогт
авч яваад хөсгөл талыг үзүүлчихсэн хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол дотоодын аль жуулчлалыг маш их дэмжиж байна. Тийм учраас энэ жил ингээд ийш нэ улаан зүтгэлээр ороод улаан зүтгэлээс цаашаа юу 3 нуур ороод 8 нуур ороод Яг ингээд нэг тойроод явахаар нэг гоё нэг маршрут байгаа даа шүү дээ тий. тэгээд энэ хашна Европа 8 нуураас цаашаа дахиад болгоны сайхан сум аав маань нутгийг тэргээр орчгаад наашлж Баян нуурын тэнд цогтын цагаан балгасаар ороод өвгийн нуур ороод ингээд архангаа чиглэлээр архангаан юу нөгөө сайхан тэрхийн цагаан нуур тэн дээр очиж Одоо тэн чинь бол яг нэг хэсэг газрууд байгаа шүү дээ. Тэрхийн цагаан нуур, хоргийн тогоо, шар нохойн там, тайгар чулуугаараа гэл яг нэг тийм ойролцоо нэг хэсэг гоё газар. тэгээд тэр цаашаа тэгээд хойшлол хөшгөлийн нутгаар ороод тэгээд ямар ч байсан хөшгөлөөний зах дээр очинго тэрлүүлж үтгэж байгаа. Ер нь бол яг наадмын үеэр хөсгөл бол их гоё болчихдаг юм шиг байна. Тэгээ наадмын үеэр хаана наадам таарах нь уу? Тэндээ сайхан баярлж. Тэнтэй сайхан баярлж чаад. Аа. Тэгээд цаашлаад явсаар ламдаа хонглоо цаахан тийм бүр энэ нэг юутай байшин чирээд явъя гэж бодоод. Тэгвэл бүр гоё шүү дээ тий. Хаад харсан газраас сайхан амарчин тий. Тэгээд нэг ямар ч байсан нэг 14-өөс 20 хоногийн хооронд гэр бүлтэйгээ бүгдээ ингээд яваад тэгээд зугах яваад эрэндээ тэгээд ямар шуулах нь. Түмрахад санал тавьсан кинон дэр та яаж цензур тавьж саналыг хүлээж авдаг вэ? Гэхдээ ерөнхийдөө бол эхлээд мэдээж асуудал зохиол. Зохиол дээр ч юм ямар шуух байх нь уу, яаж ажиллах нь уу, яаж явах нь уу, хин гэдэг найруулагч байна уу. Тэгээд за найруулагч нь ч хамаагүй хамгийн гол нь гол шаардлага тавьж юм заа та бол найруулагч гэдэг ямар ч наснаа хөрж үү. Би өөрийнхөө саналыг тавьж болох уу? Тантай ярилцаж болно үстэй. Зохиолын дүрийнхээ тал дээр. Энэ ийм асуудал ямар нэгэн зөрчилдөх асуудлыг бий болохыг хэмжээ гэхгүй. Энэ дээр хэрхэн яаж гэрээ байгуулах вэ? Тэгээд мэдээж асуудал кинонд юу байна? Нэг гол юм нөх гэхээр жүжигчдийн үнэлгээ. Тийм үнэлгээ. Тэгээд үнэлгээн дээр ч юм ямар шүү байх вэ? Тэрэн дээрээ бас наантай зарлаа хэлсэн нэтэрэг. Тэгээд зохиол хэрхэн яаж таалагдв? Надад миний дүр санал болгож байгаа дүр дээр яаж юу яах вэ? Ямар санаатай байна тийм ээ энэ өөрөөр хэлбэл өмгтөлчийн хчдөө яаж идэх вэ гэж нэ тэр юмнуудаа аюу яа сайхан хараад ярилцаа. хэд гарч юу? За одоогийн байдлаар 76,000 тал явж байна да. Ер нь баг таарсан юм шүү. Тэгэл яа. За 95 99 So. Юу боловч. За 119,000 болцсон уу? Яа, жоох илүүчлээ тий. тийм бай. Тэр сайн нөгөө сүүлийн 3 согл. Тий 3 согл илүүчих шиг боллоо шүү дээ тий. За ингээд ямар ч тас гэхдээ бол маш сайн тооцоож байна. Ерөнхийдөө та бол үнэ харахгүй өөрийнхөө баримжаагаар яваадсан гэсэн бол яг хол зөрүүлсэнгүй шүү дээ. Тийм 19,000 төгрөгийн зөрөө гарсан байна. За ингээд нэвтрүүлгийн 4 мясаар бол худалдаа авсан хүнснийхээ 50,000 төгрөгийн таарах зүйлийг сонгоод авьяасаа үзүүлнэ гэдэг хэсэг байгаа. За ингээд сонголтыг тооцоолъё. 50,000 дахиад юу юм уу? Тий одоо энэжээс зүгээр харж байгаа л тий 50,000 авчих واخхой. Тий. За хүнтэй уулзахын төрөнд хамгийн түрүүнд би энийгээ бодсон дээр баха гэж бодож байна. За баярлалаа нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгчдээ нэвтрүүлгийн бас скетч бас нэг хэсэг бол даарч шид хэсэг байдаг. Ингээ бүгдээрээ даарсны хэсэг рүү хамтдаа орцгоо. Хүн бүр маш олон зүйлээс таашаал авдаг. Өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байхад сонголт хамгийн чухал. Итгэл дүүрэн сонголт сэтгэл дүүрэн таашаал. Sky
чанарын дэд тань хэрэглээ. За энэ үе дээр бол ингэж байгаа юм. Энд бол одоо ингээд бүх тоонууд дээр цагаан хэсэг дээр аав хүү хоёр маань нэг зөв шидэд онох хэрэгтэй байгаа. Хэрвээ цагаан дээр онох юм бол яг тэр тоон дээр таарсан бэлгээ авна. Хар дээр таарах юм бол бэлэггүй гэсэн үг. За та даарч цөмрөх хэр даарч шиддэг вэ? Уг нь гайгүй юм. Тэгээд яг иймэрхүү нөхцөл чидгээр зэрэг яг нэг сэтгэл хөдлөдөг юм уу? Зүрх цогцлохоор зэрэг цус эргэлт ихтгэрээд гэх юм ерөөсөй байхгүй ч. Гэтэ өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө бас нэлээд зайнаас шиддэг. Өнөөдрийн хувьд бол яг энд нөгөө Sky-ийн аяллаа бас нөгөө бараа бүтээгдэхүүн гарсан байгаа учраас шидэх зай маань бас нэлээд сайхан ойртож өгсөн байна. За нэг үзэлттэй байж болно. Эсвэл зүгээр шууд шидэж болж байна. Цагаан дээр онох хэрэгтэй байгаа шүү дээ, тийм ээ. За би ерөн дээр шалгаж үлэх гэхээр хамгийн дөрүүлээд орчих. шууд нэг л шидэх юм уу? Тэ нэг л шиднэ. Нэг л зөв шиднэ. Нэг дээр. За онцсон шүү. За баяр үргээ нэг дээр болно. Нэг л зөв шиднэ. Тэ. Нэг л зөв. Тэ. За MSD компани бэлгийг хоцсон юм байна. За баяр үргээ. За Би хэд дээр одоо энэ чинь цагаан дээр л байгаа. Цагаануудаар л байна. Гэхдээ энэ чинээс бас бэлгээ харж байгаа. За би тэрийг авна гэдээ бас онж болно шүү дээ, тийм ээ. Яг даарцны доод хэсэгт бол энэ сонгох бэлгнүүдийг байрлуулсан байна. За ахуй хэрэглээний бүтээгдэхүүн байж гин. Энэ ахуй хэрэглээний бүтээгдэхүүн голцсон байх шиг байна да. За. За. Яа. За гин дээр. Есрөө орчих. За 9 байхгүй. Юуны яг нэг зураасны Хаан байна л да. Уг нь бол Цагаан дээр л байна л дээ. 9 онцсон байна уу? Онцсон байна. За баяр үргээ аав хүү хоёр маань даарцыг маш амжилттай шийдлээ. Нэг болон 9 гэсэн цагаан дээр таарсан бэлгийг даав хүү хоёрт өгөхийг хүсэж байна. Тэгээ энэ бэлэг маань бас нөгөө бидний очих айлтал ингээд бэлэг нэмэгдээд байгаа байхгүй юу? Нэлээ олон цагаан бэлэгтэй очиж байна. За нэг болон 9 гэсэн тоон дээр таарсан бэлэг. Тэгээ нэг бас бэлгийн тоон бол За нэг 9-ээр наадчих. Ямар би 9 дээр яг шийдэх. Одоо 20 дээр 20 дээр би шийдэлтэй сайн шийддэг байхгүй. Аюул тийм өвтэйхэн шийддэг юм шүү дээ. Өвтэй. Уг нь яг хинжин дээрээсээ ингэж гоё. За шийдэл гоё. За манай жоох юм хэсгээс за. Хасан яг юм уу те. За ямарсан нэг гэсэн дугаар дээр энэ одоо Pepsi-гийн бүтээгдэхүүн харсан байна. За энд бол одоо бас гоё юмнууд байх шиг байна. Энэ бас ахуй хэрэглээний одоо юмнууд байх шиг байна. 9 гэсэн тоон дээр харсан бэлэг байна. Энэ яг нөгөө айлд аваач шиг юм тий. За тэгээд нөгөө бэлэг маш сайн тооцоосон одоо хоёр уран бүтээлчтэй аав хоёрт маш их баярлалаа. Тэгээд Sky Төмрөх бол Sky-ийн байнгын үйлчлэгч болохоор магадгүй карттай байж магадгүй. Гэхдээ Sky одоо 5% хөнгөлтийг байнга хөдөлгөнгүй. За Картыг бас тооёртой. Бэлэг болгоо өгж байна. За мөн дээрэс нь Sky хамтлаг бол чанарын дээр таны хэрэглэх сураатай тийм хамт чанартай хүнс импортын бүтээгдэхүүнийг бас монголчуудаа хэрэглэх судалгаа өгч та хүргэдэг. Энэ бүтээгдэхүүний дээжээс мөн тооёртой. Бэлэг бол өгч байна. За ингээд худалдаа авалт дууслаа. Одоо бид хамтдаа Sky-с хөдлөөд мундаг бас нэгэн автай уулзахыг хэлж байна. Бидэнтэй зүг байгаарай тийм ээ. За манай хоёр маань сэтгэл ямар байна? маш сонир санагдж байна. Тэгээд худалдан авалт хийчихээ тэгээд ийм их мэдлэгтэй харих шиггүй. Хамгийн гол нь юу байна л да. Одоо миний сонирхоод байгаа юм нь юу гэхээр зэрэг ямар хүнтэй очиж уулзах вэ? Тэр хүмүүс маань амьдрал нь ямар болов? Ер нь нийгэмд байгаа одоо янз бүрийн олон нэвтрүүлгүүд байна тийм ээ. Яг танахаас ихсүүлээд ингээд олон нэвтрүүлгүүд ингээд ядаж зовлонтой юутай улсуудад тусалж байгаа бас нийгэмд шинэ одоо бидний дараагийн очих айлын эзэн маань их гоё юу нэвтрүүлж байгаа гэдэг тийм таксины нэг их гоё шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Энэ надад их сонирхолтой санагдаад байна л да тий. Өөрөө хэрвээ би таксинд явдаг болох юм бол тэр хүнээс айгүй их одоо туршлага судлах юм байна. Бас миний бодож байгаагүй юм тэр хүн хийсэн байгаа болохоор надад сонирхогдоод байна л да. Хэрвээ би кинонд тоглох юм бол тэр хүн танаас тий зүгээр нэг такси биш.
тэр хүний дүрийг би гаргаж чадвал бас л энэ нийгэмд бас одоо юу гэдэг юм рекламдах одоо юу гэх түүхий юм боломжтой. Тэгэхээр зэрэг тэр үнтэй очиж уулзаад бас ярилцаад наануу цаануу гэдэг ирэхээр зэрэг өөрийнхөө туршлагыг яриад ирэнгутлаа. Кинон дээр зүгээр такси биш, таксины жолооч биш. Бас ийм таксины жолоочийг бүтээх юм байна шүү гэдэг санаа төрөөд байна. За тэгвэл хэдлээ ямар ч тааж очиж уулзъя тийм ээ. За Sky-ийн хамт олондоо баярлалаа. Ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Sky чанарын дэд таны хэрэглээ. Бид Sky-с гарахын өмнө нэвтрүүлгийн одоо 4 мессаар бол одоо 50,000 төгрөгийн хөлсөө алдсан. Тийм үү одоо Sky авиасаа үзүүлэх гэдэг юм шийтгэл өгдөг. За энэ одоо авиастай аавгүй хоёрч одоо ямар олон авиасынхаа алийг үзүүлэх вэ? Тэгэхээр магадгүй би бас ингэж бодож байгаа юм байх. Үзэгчд маань таныг хүснэг гоё шүлэг өгөөсэй гэж бодож байгаа болов уу? Би бас дотроо тэгж бодоод байна л да. Гэхдээ таны хувьд бас өөрөө сонголт хийж байна гэж бодлоо шүү дээ, тийм ээ. Тийм би зүгээр юу гэж юм л да. Дуудуулмаар санагдаад байна. За бас тийм. Ягаад тэгэхээр шүлэг унших тайзан дээрээс дүр тэ дэлгэснээс дүр гэхээр зэрэг хүн болгонд жидэг Төмөр Батар чухам яад болд юм болоо гэж бодсон юм болоо гэдэг. Тий. Гэхдээ би дуулж чадахгүй л дээ. Гэхдээ би бас үзэгчтэй хүндлээд жүжигчний хувьд гэдэг юм уу. Нэг дуулахыг оролдож илээ. Жүжигчийн хүн бол ерөөсөө тал бүрийн авьяастай байдаг. Бүжгэн дуу тийм ээ. Заадаг. Тий. Тэгээ манай гэр бүлийнхний нэг сүлд болсон нэг гоё дуу байдаг. Энэ нэг Берсут жүжигчгээд киноны дуу Ацая генералгаар хийгдсэн. Тэгээд энэ дууг дуулах их дуртай. За ингэж сайхан. Цагаан цасан бударна. Цайлган сэтгэл зүрхэнд шивнэнэ. Цайлган сэтгэлдээ чамайгаа хайрлана. Цаглашгүй сайхан чи миний хэрнээ. Ханин заяаг чи минь хайрлана. Ханхорвот хоёулаа жарагая. Зөөлөн цасна бударна. Зөөн бэлэг зүрхэнд шивнэнэ. Зүрх сэтгэлдээ чамайгаа хайрлана. Зүрлэшгүй сайхан чи миний хэрнээ. Ханин заяаг чи минь хайрлана. Ханхорвот хоёулаа жарагая. За маш их баярлалаа. Гоё хөхтэй, гоё дуу байна. Гоёч дууллаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За ингэж хэллээ тийм ээ. Sky чанарын дэд таны хэрэглээ. За ингээд үдчтэй бид Алтан тулга ахтайгаа ямар тач уулзлаа. За ажил тавлаг баг. Сайхан сэж байна та. За ингээд TV8 телевиз Sky компани хамтраад ах юм оддолтой шопингийн хөрөг нэвтрүүлэг хийдэг. Тэгээ өнөөдөр бас бид нэвтрүүлгээ хийгээд өнөөдрийн нэвтрүүлгийн таваас санаж байгаа тийм ээ. Төмөр Батар маань одоо хүү жүжигч анарын хамтран ингээд ороод тэгээд бид Sky-аас бас хүнс аваад ингээд тантай уулзахад зорио явж байгаа. За ямар учиртай ингээд тантай уулзахад зорьсон бэ гэхээр өнөөдөр бас та такси үйлчлэгээд одоо өөрөө хувийн шугамар хийж байгаа тийм ээ. Гэхдээ таны одоо хийж байгаа үйлчлэгээ бол яг нийгэмд маш олон хүмүүст үлгэр дуурайл болох таны тэр одоо үйлсүүлэгчтэй суугаад зорчиж байгаа тэр хүмүүстэй харьцаа тийм ээ. Машины тэр одоо тав тухтай байдал, цэвэрхэн байдал. За тэгээд дээрээс нь одоо үйлчлүүлсэн хүмүүст одоо ингээд Монгол ёс заншлаа дагаж тийм ээ сайхан тавгийн идэгээр ингэж одоо
сайхан үйлчлэгээ гэсэн энэ зүйл тань маш сайхан санагдаад өнөөдөр бас тантай уулзъя. Өнөөдөр ягаад таксинд явж байгаа хүн болгон тань шиг юм байж болохгүй гэж тийм ээ. Ийм сайхан үлгэр дуурайлыг бас одоо үзэгчдтэй харуулъя ингээд гэсэн зорилготой ингээд явж байгаа. За ажил төрлийн тавлаг баг. Ажил тавлаг. Тэгээ өнөөдөр амралтын өдөр болохоор бас орой гарлаа л да. Тэрнээс биш би чи өглөө ер нь 6-7 гэхэд ер нь гарцсан явж идэг л хүнтэй. Тийм өнөөдөр амралтын өдөр учраас орой гараад тэгэл явж байна. Ер нь таксинд явхад хүндрэлтэй зүйл ямар асуудал гарч байна? Магадгүй зарим хүмүүс ингээд таксинд одоо үйлчлүүлэхдээ мөнгө төгрөгөө өгөхгүй ч гэдэг юм ингээд яг таксинд тийм ярьдаг л да тийм зүйлүүд бас бэрхшээлтэй асуудал гардаг л байна тийм. За бэрхшээлтэй асуудал гарна. Тэгтээ хүн өөрөө одоо тэр хүнийхээ төлөө тийм ээ. Энэ чинь миний үйлчлүүлэх юм шүүгээ төлөө бодох юм бол тэр бэрхшээлтэй асуудал чинь өөрөө алга болчихж байгаа. Тэгэхээр үйлчлүүлж байгаа хүн одоо өөрөө одоо үйлчлүүлэгчийн төлөө яаж явна тэр хэмжээгээр үйлчлүүлэгч маань сайхан харилцсан. Тэгэхээр бэрхшээл бол байхгүй шилж байна. Тий. За нэг юу гэдэг вэ? Сайхан сэтгэлийн үзүүрт шаарддаг гэдэг. тий. Тэгээ харьцаагаа сайхан болгосон байхад л тэр хүн аргагүй ичих зовх тийм ээ. Юу шодрог байх тийм ээ. Тэр янз бүрийн муу муухай юм зайлна шүү дээ. Таны машин дотор бол ерөөсөө сайхан дулаах энерги байна гэж хэлчихэж байгаа. Тэгээд дээр нөгөө хүмүүсийн сэтгэл хүрхээр юм бичиж тавьсан байгаа байхгүй юу? Одоо жишээд энэ зөвдлөгийн дэрний ард болохоор буух газараа хүртээ та 5 тухтааж явчаараа очих газараа хүртээ одоо байгалийн чимээнд аялаараа ч гэдэг юм. Яг тийм үг биччихээр бухимж орж ирсэн нөгөө төвч унших удаа шал өөрөө болчихчих. За тэгээ үеж л урд одоо нөгөө их хотын төлөө би ч одоо ийм юу хийж байгаа шүү. Одоо үзүүлж яваа шүү гэсэн бас тийм юмаа бичиж тавьчихж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь тэрийг уншаад бас шал өөрөө. Ерөөсөө зориг маань л юм тий. Гайхалтай. Хүн болгон Монголын 3 сая хүн амын одоо юу гэдэг хүн болгон нэг юм сэтгэлтэй байхад бол Монголоор хөгжөндөө Би сэтгэлтэй байгаасаа гэж боддог шүү дээ. Өнөөдөр заавал такси эрхлэгч хүн гэхээр гоё явах албагүй. Одоо жирийн явж байгаа энэ хотод дотор явж байгаа тэр олон сайхан машинууд ч гэсэн энэ чинь миний хот юм шүү дээ гэл машин дотроос хогийн сат очиход хот зэмлчээд явчихна шүү дээ. Тэгэхээр жолооч болгоны ухамсгал юм да. Одоо ингээд жишээлбэл татж байгаа тамхины ч гэдэг юм уу, чихрийн цаас ч гэдэг юм уу те хаях хичээл хогинсоо байхгүй байх юм бол ихтэй ингэж байгаа л цонхоор ингээд хайчаад байгаа шүү дээ. Тэгээ ингээд хүмүүс одоо ингээд сая цэвэрлэжсэн юм чинь. Ингээд цэвэрлээд байдаг, нэг хэсэг нь цэвэрлээд нөгөөдөл нь ингээд хаяадах юм бол тэр бас ямар байгаа. Тэр нэгнийхээ хөдөлмөрийг бас хөндлөж тийм нэг нэгнийхээ хөндлөж ер нь аливаа бүх зүйл нэг юм уялдаа холбоотой ингээд сайхан байх хэрэгтэй байна тийм ээ. Тэр юуг л арилгаад байгаа юм л да. Тэр муу зуршиг л арилгаад байгаа юм л да. Одоо хүмүүс бүр рефлекс тогтцсон байна шүү дээ. Орж ирж ингээд суучаа нөгөө бэрхшээл гэдэг маань одоо тэр ямар гоё юм бэ таны машин хаа. Одоо хогийн самаа тавьсан аюу гоё юм байна шүү дээ. Ингээд чихрээ өгнө шүү дээ. Нөгөө чихрээ аваад нөгөө чихрээ задлаад та аюу гоё юм. Та өстө гисэн мөртлөө цон хогоод хаях гээд шүү дээ нөгөө чи. Рефлексээр. Тэгэхээр хой гэдэг нь өө нэрээ тийш шүү дээ ингээд. Тэгэхээр ийм рефлексийг л үгүй хиймээр байгаад байгаа байхгүй юу? Тий нөгөө бэрхшээл гэдэг маань л одоо ийм. өөрөөр хэлээд би ч гэсэн бас таны өмнө сэтгэл зовлт гарч ирж байна л да. Заримдаа би тамхи татдаг байсан. Тэгээ тамхи тамхиныхаа хишиг цонхороо чулуучих шүү гэдэг юм уу, чихэр идүү чихрийн цаас тэрийг жижигхэн гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ санаанд орохгүй ингээ айчаад байгаа байхгүй юу. Би ч гэсэн санаа зовлт би үүсэж байна. Тий, үүсэж байна. Одоо бол өнөөдрөөс эхлээд гэдэг юм уу, таны хүнд би одоо ичж чинь гэсэн үг. Одоо тамхи татгаа байсан. Одоо чихэр идээд гэдэг юм уу цонхоо ингээд хаяхаар ингэх юм бол энэ бол жижигхэн юм шиг санагдсан хэдий боловч энэс л бүх юм үүсэж байгаа гэдэг юм би болов. Би танд их баярлж байна. Улам сайхан олон жолооч нарт өөрийнхөө энэ үлгэр жишээг мэдээж дамжуулж байгаа байх. Хүмүүс ч гэсэн танаас үлгэр дуурайд нэлээд их олон авч байгаа. Би бол одоо нэн тэргуунд авлаа. Одоо машинаараа амьдралаа залгуулдаг юм таксинд явдаг энэ төр жолооч нартай нэг тийм хамтрал гэдэг юм уу? Хомоон гэх юм уу тийм байдлаар ингээд гоё ингэж ийм сулгилчлаад ингээд үлгэрчээд ингээд улам өөрийнхөө юуг өргөжүүлээд ингээд явах юм бол бусад тээврийн хэрэгсэл хүмүүсийг одоо хүмүүст ингэж үйлчилж байгаа юм байгууллагууд их том үлгэр дуурайд болох гэж би бодож байна. Тий? Санаа маань бол одоо тэр л байгаа. Одоо яг зүгээр нөгөө ах гэд би өнөөдөр ингээд ард түмнээс энэ сайхан нэрийг аваа явж байгаа ч гэсэн надтай адилхан бас хүний төлөө цэвэрхэн
гой харьцаа хийж байгаа жолооч зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаа. Маш их байгаа. Зүгээр цөөхөн хитэн жолоочны юугаар одоо бас тийм нэр гараад байгаа байхгүй юу? Хүсэлтэй улсууч их байна. Тийм маш их байгаа. Ингэж явдаг болох юмсан, тэгэх юмсан гэсэн тийм ээ. Тэгээ тань шиг ажил болгож чадаагүй явж байгаа улсууд алийг хэрэгтэй тийм. Ер нь 5 дух орчин гэдэг чинь өөрөө тэр хүнийхээ залаа авчиж байгаа юм л да. Би одоо тэгж л ойлгодог шүү дээ. Ерөөсөө гараад өнөөдөр би тэдэн төгрөг олох юм гэсэн бодолтой биш. Тэдэн хүнийг баярлуулах юмсан ингээд гаргахаар тэр хүмүүс чинь нөгөө 5 дух орчин болоод орж ирсэн тэр энергитэй баярлаад ирэхээр мөнгө чинь өөрөө уцаараа ороод ирчихлээ байхгүй юу? Одоо танд яаж нөө одоо 2 3 дахь удаага сууж байгаа улсууд нь тэр харагддаг гэдэг. Үгүй би ямар гоё юм бэ танд дахиад суулаа гэж үнд тэгж бодогдсон шүү дээ. Тийм байлгүй байх. Одоо тэр хүмүүс маань ингээд нөгөө санал хүслийн төвлөртэй сэтгэлээ үлдэн шүү дээ. Одоо яг ингээд бодоод байхад санал хүслийн төвлөртэй такси надаас өөр байхгүй юм шиг байгаа. Тэгээд одоо орж ирсэн хүн ингээд тэр чинь хүмүүс өөрсдөө саналаа хэлж байгаа шүү дээ. Үгүй ахаа одоо энэ амаараа биш те. Юм бичээ сайхан үлдээчих юм. Тань тим юм байна уу? Надад ихлэ байдгүй байсан юм чи. За энэ ер нь зөв санаа. Тэгээ санал хүслийн төвлөр гаргачихж байгаа. Тэгээ нэг дэх төвлөрөө дуусгацсан. Одоо хоёр дэх төвлөрөө дуусгаад явж байна. Ийм л тэр нь фэйсбүүкийн од штэ. Ер нь тэгээ тань дээр суулаа. Нөгөө ахтаа хаарлаа штэ чи тий. Одоо энэ нараа жишээлбэл ингээд карт уншдаг таксигээр ингээд байж байгаа байхгүй. Тэгээ хэдүүл бас ахын тэрэгэн дотор төр саатал яа тий. банкнаас яасан шүү дээ. Хаан банкнаас над руу төгсөн шүү дээ. За хаа ингээд таны хийсэн ажлыг ингээд бид нар ингээд үнэлж байгаамаа. Тэгээд биднийг санал өгөх гэсэн юм аа гэдэг. Тэгээ ямар санал юм болоо гэсэн чинь энэ мобайл босс ингээд таны машинд ингээд санал болгоод тавиул яах вэ? Мэдээж тэртээ тэргүй орж ирээд хүмүүс нөгөө карт унших би юу одоо мөнгө зүгээр задлаад итэмс мөнгө авах гэсэн асууд зөндөө гардаг. Ямар гой санаа вэ гэж хэлээд тэгээ надад өгсөн л дээ. Одоогоор энэ ерөөсөө энэ устаас одоо хаан багрыг тэр чигээрээ сүлжээ нууцсан юм шиг байна. Тэгээ уншгаа байцсан. За тэгээ одоо тэргийн тасхыг нэг сонирхъя тий. Төмрөх хурцах уу та? За тэгээ. За. Хоттоо суух уу? Энэ ингээд Анх би эмпас сэтгүүл авч тавьж явж байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг охин орж ирсэн юм бодлоо. Хөөх ахаа та чи хойр одоо таксинд явдаг гэж ямар гоё явдаг юм бэ? Ардаа сэтгүүл мэтгүүл хийцэн, хогийн сан байцсан ямар гоё юм бэ? Та юусэн манайх сэтгүүл авч тавьж байгаа ч гэхгүй юу? Тэгэхээр танах ямар сэтгүүл гэсэн манайх алтангаас би алтангаас сэтгүүл менежер хийдэг. Ингээд одоо тэр буян шиг гэдэг охин байсан. Тэгээд 83 дахь дугаараас нь авсан гэж бодоход өнөөдөр одоо 135 дахь дугаар. За одоо 2 дугаарыг би авч чадаагүй явж байгаа. Ингээд 130 даа гэж бодоход би 3 сардныхаа сэтгүүл шүү дээ. 3-4 жил энийг аваа хийсэн байгаа байхгүй юу? Одоо төвжирч одоо тэгээ юу эсийг ихтэй сэтгүүл хараад мэдээлэл юмнуудаа хараад тийм ээ. За энэ таацны хэсэг одоо ямар хүчтэй настаг. За тийм энийгээ болохоор би юу гэж хэлсэн гэхээр анх би нөгөө одоо энэ байгалийн чимээ дуусч сонсож байна. Шууж иргээд тийм биш үү? тийм анх л энэ байгалийн чимээг би тавьж ирсэн байхгүй. Тэгээ байгалийн чимээ тавингууд хүмүүс чинь шал өөр болоод ирэнгуут нь. За ерөөс нүдэнд нь байгаль тэр чинь байгаль харагдах юмсан. Яаж харагдах юм бэ? Тийм ерөөсөө таазаа байгаль болох чигээл 8 сарын таазаа гэж байгаль болох гэсэн. Миний анхны машин тавьдаг юу маань өндөр биш шүү дээ. Тийм тавираас гарахгүй гэсэн. Анх энийг тавьж ирэхлээр тэгэл цааш баяжж явсан байгаа. Тэрний ард төмрөх юу гэж утсан байна? Таны бартал байгаа. 5 тухтай зорчоор уух газраа хүртлээ гэж байна. Бухимдлаа та гээгээд байгалийн чимээнд аялаа. Уух газраа хүртлээ 5 тухтай зорчоороо гэж. За гайхалтай байна. За тэгээд маш их баярлалаа танд. Нийслэл хоттой бас энэ гоё үлгэр жишээг үзүүлж ингэж яваа. Таны ажил үйлс бас үргэлж сайхан өөдрөг бүтэмжтэй байхын сайхан өрөөлийг бас төвшүүлж байна. Тэгээ манай хоёр маань Sky-аас тань зориулж хүн судалж авсан. За. За тэгээд тэр хүнсээ бас онох өгөх. За энэ хоёулаа юу? За энэ ингээд таныг бас ачтай болсон гэсэн. Тэгсэн өө сая 3 сар болоод бөөн баяр тий. Тэгээд бас хүүхдэд чинь голцоо зориулж гэдэг юм уу? Ач чин зориулж гэх юм уу? Голцоо хүнсний хөзүүдийг тэр чиглэл рүү авсан шүү. За баярлалаа. Тэгээд самаандаг зүрх болно зүйл байж. Ер нь ингээд ард түмийн өгсөн зүйл ихэд надад бас олон бий. Одоо суусан. За хаа би танд энэ CD тусгах чиж гэдэг юм уу? Хаа би танд энэ сэтгүүнийг тусгах чиг гэдэг. Би тэр бүхнийг авчирсан өгнө авчираад. За. Тий. Тэгээд одоо гинт юм байж байгаа бас бүр ийм сайхан том алдартай хүнээсээ бас ингээд
Хүнсний зүйл аавна гэдэг бас хүүтэй асууг юм байна шүү дээ, тий. Тий. Бас үнэхээр бахархмаар байна. Баярлалаа. За. Тэгээ баярлалаа. Би ч TV8 түрүү бас сайн жолооч шагнал бас авсан шүү дээ. Би надад бол тий их бахархах сэтгэл төрж байна. Тий тэгээд хэдийгээр юу яж байгаа ч гэсэн одоо юу гэдгийг нэг одтой шопинг хийгээд Одоо шопинг хийгээд. миний од гэж юу ах вэ тэгээд Гэхдээ яг зүгээр ах. Та ийм гоё мондөг зүйл хийж санаалж байгаа. Таны ажил үстэй гоё явна. Ийм гоё үлгэрч шүү дээ. Мондөг байш. тэгээ би бол үнэхээр надад бол миний амьдралд маш их том одоо юу гэх вэ таны хийж байгаа үйл гинтийн одоо юу бэлэг мэт надад орж иж байна л да. Ягаад гэвэл би өөрөө ийм үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүний нэг штэ бас. Тийм учраас одоо энэ үлгэр дуурайлыг би бас танаас суралцаж одоо авч яах гэсэн үг шүү дээ өнөөдөр. Тэгээд үнэхээр сайхан байна. Сайхан санаачлал байна. Сайхан сэтгэл байна. Тань шиг Монголынхаа төлөө өргөл сэтгэлтэй ингэж явдаг хүн болгон ингэдэг бол би нэрээ үнэхээр би одоо өөрийгөө таны араас оруулна. Зүгээр үлгэрчнүүдийг харуулна гэж. Зүгээр би таксинд явж үзээгүй дээ мэдэхгүй. Ихтэй Ямар ч байсан одоо миний гадна талын дугуй ингээд шал өөр өнгөтэй бол нөгөө анх би цэнхрээ бодож ирсэн байхгүй юу. Тэгэхэд бол маш олон түрүүс дуурайг хэлсэн байхгүй. Дугаа цэнхэр янз янзын өнгөөр бодоод тэгээд эко телевиз та бол эко хүн шүү гутал нөгөө болгоцсон байхгүй. Тэгтээ энэ чинь бас дандаа учиртай бодлоготойгоор би анх би цэнхэр болгохдоо миний ард түмэн хөх тэнгэрийн дор цэгээлэг амьдраасаа гэдэг үүднээсээ би цэнхрээ бодож ирсэн. А та эко хүн шүү гутал хөх ногоон хөрсөн дээр миний ард түмэнд гэгэл явах хэрэгтэй гэдэг. Ерөөсөө дандаа ийм бодол. Тэгэхээр нөгөө бодлын зорилгоор нөгөө тэр машинаа ячаар өнгөчхөр машин чинь яг тэр бодны сэтгэлээр машин чи өөрөө хүн засчдаг юм биш үү? Дураараа ингээд янз янзын бодгаар биш. Одоо таны энэ санаачлаад ингээд явж байгаа энэ сайхан сэтгэлээ чинь энэ үзүүрт нь юу байна вэ гэхээр зэрэг одоо хамтран ажиллах улсууд аяндаа гараад ирж штэ тийм ээ гараад ирж байна. Одоо өөрөөр хэлэх юм бол хаан банкны энэ юу гараад ирлээ тийм ээ. За эко шүү гэдэг нь гараад ирлээ. За ишээ өөр олон Монголын төлөө гэсэн компани юунууд байгууллагууд бол таны юунаас шин санаа авч тийм ээ тантай хамтарч өөрсдөө бас юу яж тэр ингэсэн ийм том ажлууд бий болно гэж бодож байгаа баг. Би өөр бахаа загаа. Одоо зүгээр хорооны мэн засах дарга хүртэл намайг үнэллээ штэ. За нийтийн тээврийн хэрэгцээнд та өөрийн зохионоор оруулж байгаа хүн шүү гэж өрнөжлөн одоо өгч байгаа. Одоо тэр эко телевиз болохоор та байгаль дээлтэй иргэн мөн шүү гэж бас өрнөжлөлт өгсөн. Тийм биш дээ. Тэгэхээр энэ бол зөвхөн ард түмэндээ би инээд бэлгэлсэн бол ард түмэн надад энэ бэлгийг өгсөн л байхгүй. Би тэгж л бодож зөв. Эргүүлээ надад өгсөн шүү би ингэж. За тэгээд өнөөдрийн бас аав хүн хоёр маань зангарах гэдэг одоо 6 сарын 10 нээлттэй гэж байгаа. Бас тесрэлтэж гарч ирж байгаа. Бас нэгэн гоё уран сайхны кинонд хамтран тоглосон байгаа. Тэгээд киноныхоо бас одоо урилгыг бас танд бэлгэлж байна. Оо за ямар гоё. Тэгээд танд ажлын амжилт мөн амьдрал чаалж байгаа сайн сайхан мөр хүсэд 6 сарын 10-нд одоогийн ирэх 3 дахь өдөр болох Зангар уран сайхныхаа киноны урилгыг тий одоо гэр бүлийнхээ хүнтэй хамт очиж үзнэ гэж Зангарын уран сайхны киноны хамт олноос танд бэлгэлж байна. Та тэгээ та очиж үзээрэй. Үзнэ. Таныг очиж үзвэл маш их баярлах болно шүү. За. Баярлалаа. За. Монголчууд бидний амьдралд сайн сайхан зүйл дандаа байгаасаа муу муухай зүйл биднээс монголчууд биднээс холуур тойрон өнгөрөөсөө монгол хүн болгон гой нэгнээ гэсэн сэтгэлтэй нэгнийгээ хүндлэлтэй байгаасаа гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Тэгээ аливаа зүйлд сэтгэл багтахгүй сэтгэлээсээ юм тандах юм бол ийм гоё байна шүү гэдэг жишээг бас үзэгчд маань авж байгаа хаа. Тэгээ өнөөдөр бас нэвтрүүлэгт маань оролцож тийм ээ энэ мондог хүнтэй хамтдаа уулзаж тийм ээ энэ үлгэр жишээг бас үзэгчд өмнөдөө харуулсан аав хүү хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа тий. За тэнцсэн баярлалаа. За тэгээд энэ сайхан зүйлийг одоо санаачд сэтэж тийм ээ энэ сайхан одоо ажил хэлбэрийг эхэлж байгаа. Шүн тулгахтаа бас ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ альва зүйл сэтгэл багтахгүй хөтлөгч Эрдэнэ 2 баг хамт олонтойгоо та бүхэндээ нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсээр байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.